Хай намайг DJ Дөг гэдэг. Би Варшава хотод амьдардаг. Ингээд миний амьдралын чухал мөчүүдэд байсан 5 дуутай хамтдаа бүгдээрээ танилцъя. Стампаарэ. Тэгээд эхний дугаараа би Portishead-ийн Dummy цомгоос Mr. Ons гээд дууг сонгосон байгаа. Тэгээд энэ дуу надтай одоо энэ ер нь Portishead хамтлаг надтай ер нь айгүй тийм салшгүй холбоотой. Ягаад гэвэл миний одоо өсвөр наснд яг сонсож анх эхэлжсэн ийм гүн гүнзгий яг дотоод сэтгэлтэй минь хамт ингээд би өөрийгөө ойлгож илэрхийлж байхдаа сонсож эхэлсэн тийм хамтлаг байгаа. Тэгээд би 16 настайдаа Монголд Улаанбаатарт амьдарч байхдаа би энэ хамтлагийг надад манай нэг найз сонсуулж байсан. Тэр нь айгүй гоё тохиолдол байсан. Би тэр найз маань зүгээр л надад нөгөө Portishead-ийн Roseland-д Нью-Йорк Ситид болсон лайвын надад DVD-гээр зэвэлж өгч байсан. Би тэр хамтлагийг сонсоод ингээд дотоод би тухайн үедээ айгүй тийм хэцүү мөчүүдийг даван туулж байсан. Ягаад гэвэл өөрөө хүсээгүй би дааж эхэлж байсан. Миний хувийн амьдрал, гэр бүлийн амьдралд том асуудлууд болоод би өөртөөгөө зөвхөн байх шаардлагатай болсон л доо. Тэгээ би ер нь дотоод сэтгэлээ ингээд хүнд нээх боломж надад ер нь байгаагүй учраас энэ хамтлаг надтаас айгүй их хань олж яг жинхэнэ миний дотоод тэр гуниг тэр маш хүнд тийм эмоцуудыг надад одоо илэрхийлэх ойлгох тийм хань олж байсан яг тухайн мөчөд.
илэрхийлдэг ерөнхийдөө. Тэгээд тэр амар тийм хамгийн анхны тийм танилцуулга болж байсан. Энэ хамтлаг ер нь бол тэгээд бит нь ч гэсэн амар гоё. Надад үнэхээр амар таалагддаг юм жоохон тийм spooky амар яг миний дотоод тийм жоохон гүнзгий амар юмыг илэрхийлж чадсан тийм дуу. Би ерөнхийдөө ихтэй англи хөгжим сонсдог юм байлээ л дээ. Тэгээд яг ингээд бүгдийг ингээд нийлүүлээд харахаар би дандаа англи хөгжим сонсдог юм байлээ. Тэгээд Portishead жижигхэн англи хот Portishead гэдэг хотын одоо нэрээр нэрлсэн хамтлаг Massive Attack Sly гэдэг байгаа. Энэ болохоор би энийг яаж сонсон түүхээ бас ярмаар санагдтiin. За 2006 он хавцаал сонссон баг. Би тэгэхэд одоо үүгийн үнэнхүүгинд би хуучин найз залуутайгаа нэг хэсэг амьдарч байсан байхгүй юу? Нэг өрөөгийн түрээслээд тэгээд тэрэд ажиллаа явцаагаар би нөгөө хичээлгүй үлддэг байсан байхгүй ганцаараа. Тэгээ үүгийн компьютер дээр Hisco гэдэг нөгөө нэг стрит артист тэр үүгийн хоёр амар найз. Тэрний хард диск нь ингээд залгаатай байдаг байсан байхгүй. Тэгээ би тэр хард дискийг ухаж авч байхдаа би яг мэдээж би өмнө би Hi-Fi радиод ажилладаг байхдаа Massive Attack сонсдог лсэн л да мэдээж. Тэгтээ яг би тэгж тэр үүгийг тэгж сууж байхдаа сонсоод яг энэ Sly гэдэг дууг сонсоод авсан мэдрэмж нь надад бүр амар тийм агуу байсан. Бүр яг амар хомогсон. Яагаад гэвэл би тухайн яг тэр үед би тийм байгальтай ингэж холбогдоод яг тийм амар сүнслэг тийм хүний үгнүүд нь амар гоё надад санагдчихсан. I try to believe what I feel these days. It makes life much easier for me. It's hard to decide what is real these days when things look so dizzy to me. I already know my children's faces, voices that I've
хөгжмийн бүх хэсгүүд нь тэр сүүл хэсэг яг явж байгаа тэр хийлийн хэсэг тэгээд нэг юм цимбал гэх юм уу нэг тийм хонх шиг ингэж дуурж байгаа хэсгүүд нь надад бүр амар хоногсчихсэн. Тэгээ би ингээд одоо хүртэл сонсохоор ингээд goosebump ингээд миний би ус босдог. Тэгээ би ингэж бодсон энэ донд ингээд нэм нууц мессеж байдаг. Тэгээ тэрийг хүн ингээд сайн ухаж анзаараад сонсож чадах юм бол яг бидний тийм амар олон жил амьдэрсэн төрөөд өгсөн тийм сүнсний нэг тийм wisdom нэг ингээд аваад үгээрээ ингээд хөгжмөр хийх юм шиг санагдтiin. Тэгээ би өөрөө тийм мэдрэмж авч байсан. Тэгээд ерөөсөө яаж ч байсан хэдэн он ч байсан би хэдэн настай ч байсан дандаа энэ дөөрөө ингээд эргээд очихоор яг нөгөө л мэдрэмж авдаг. Бид нэр дэлхийн хүн шүү. Дэлхийн хүн шүү. Газар дэлхийн шорон хүн шүү гэдгийг тийм гэж ойлгож авч байсан тийм дуу. Тэгээ энийг заавал бас сонсуулахыг хүссэн юм аа. За ингээд миний 3 дахь сонгосон дуу бол Shackleton гэдэг уран бүтээлчийн 2007 онд гарсан School Disco гэдэг лейбл Go to the Septic гэдэг нэртэй альбомаас сонгосон Blood on My Hands гэдэг дуу байгаа. Энэ дууг яагаад би сонгосон бэ гэхээр энэ бол миний яг электроник хөгжмөнтэй танилцж эхэлж байсан мөч байгаа. Тэгээ би амар олон төрлийн хөгжим сонсдог байжгаад ерөнхийдөө яг намайг өөрийнхөө тэр саундыг хайхад бас амар тийм том түлхүүр болж исэн тийм трак байгаа. Тэгэхээр энэ ч бас нэг юм яг дуурдахад би одоо өөрөө тийм low end sound айгуу дуртай байхгүй. Low end гэдэг нь болохоор бүр амар тийм нам дууралттай хүний бит чихэнд биш би мэдрэгддэг тийм төрлийн хөгжмийн төрөл. Тэгээд ерөнхийдөө тийм sub bass айгуу bass амар их агуулсан тийм ерөнхийдөө нөгөө амар нам дуутай амар нам тэгээд чанга ингээд яригчаар сонсонгод бит ингээд бүх бит мэдрэгдэх тийм дууралтай. Тэгээ одоо та сонсохоор амар сайн мэдэгдэх бах. Бейс нь бүр амар хүчтэй. Тэгээд дээр үеийн тийм бас бөмбөр зэвсгүүд сонсогдож байгаа. Тэгээд тэр нь болохоор бас мэдээж тэр хуучин хэсэг бидний дээр үеийн юмыг бас ингэж агуулсан электроник хөгжмөнтэй холбосон тэр чанарт нь би бас амар дурлаж энэ дуунд бүр амар хайртай болсон. Ер нь амар дандаа сонсдог таалагддаг. Тэгээд яг одоо энийг бидэнтэй хамт сонсож байгаа та бүхэн яг тэр анхаарад тэр бейсийг маш анхааралтай сонсоорой гэж хүсэж байна. Энэ ерөнхийдөө намайг электроник хөгжим рүү оруулсан яг тийм дуунуудын нэг. When I see the towers fall, it cannot be denied. That as a spectacle it is a realization of the mind. I'm standing on a mountain top and letting out a scream. It's the language of the earth. It is a language of the beasts. There's no point to look behind us. We left the corpse behind.
сонгосон 4 дахь тракта танилцъя. Энэ бол Германы уран бүтээлч Felix K гээд залуу байгаа. Тэрний 2010 онд гаргасан Flowers of Destruction гээд альбомных нь Number 2 гэсэн ийм трак байгаа. Тэгээд яагаад би энэ тракийг сонгосон бэ гэвэл энэ бас миний нэг тийм амьдралын эргэх мөчүүдийн нэг үед надтай хамт байсан. Нийгэм таалагдхаа болцсон надаа. Ерөөсөө намайг хүрээлж байгаа community өөртөө хандж байгаа байдал ер нь бүх юм таалагдхаа болоод би ингээд хаагдаад тэгээ ганцаараа болж эхэлсэн. Тэгээ оюутан байхдаа би ерөнхийдөө бүх юмнаас цухтдаг тийм жоохон хаагдмал болж эхэлж байхад бас л би дотооддоо амар тийм гүн харах амар хэцүү юм хоосон хэцүү юм мэдэрчээсэн. Тэгээд надад таалагдсан бас яг тэр миний одоо хэлээд байгаа нам тийм бейс бит мэдрэгддэг тийм хүнд тийм дууралтууд тэнцээ байсан. Тэгээ тэр нь татагтаад тэрэнд ингээ хайрт болоо. Тэгээ би энэ дог сонгосон байгаа энэ тракийг. Map 1.
low end sounds, low end гэдэг одоо тийм хөгжмийн урсгал надад одоо ингээд яг орж ирж байгаа. Тэгээ энэ Felix K бол яг тэрний анхны илэрхийлэл. Тэгээд 2013 онд Монголд ахтаа сонсч байсан. Тэгээ хайцсан байж аваад тэр дундуур нь өөр зүйл сонсч аваад тэгээд яг охин гараад ирсэн чинь би ингээд амар хүнд ийм саундууд дотороо pain илэрхийлэх тийм саундууд хайж эхлээд тэгээд яг энэ low end гэдэг урсгал дээр ерөнхийдөө ингээд өөрийгөө тогтоосон. Тэгээ одоо цаашдаа dub хөгжим тэгээд энэ low end bass хөгжим хоёрыг ингээд холбох туртай. Одоо ерөнхийдөө миний жанр бол dub, low end, UK bass гэж хэлж болно. Тэгээ энэ дотор бас олон янз бүрийн sub жанрууд байгаа л да. Миний яг тоглодог. Гэхдээ яг энэ сүүлийн 2, 4 дахь болон 5 дахь дуунаас таад одоо яг миний яг жинхэнэ өөрийгөө тогтоосон тэр стайл жанрыг олж сонсч чадна. За ингээд 5 дахь тракаараа би бас л Английн Bristol хотоос гаралтай Low End Activist гэд артистийн ийм Just a Number гэд тракийг сонгосон байгаа. Энэ бол миний одоо сүүлийн 3 жил маш их сонсож байгаа. Яг намайг өөрийгөө олсон миний хамгийн дуртай одоо яг сонсож байгаа. Та нартай хуваалцмаар байгаа. Та нар таниасаа олоод сонсоосаа гэсэн хүсэлтэй одоо ийм артистийн трак байгаа. That's what basically you are, is a number. Wait, number 7. Wait, number 7. Yeah.
соёл манай Монголтой харьцуулах юм бол бүр ярилтгүй л дээ мэдээж боломжтой. Манай Монгол бол одоо дөнгөж л DJ соёл хөгжиж эхэлж байгаа. Тэгээд энд болохоор аль дээрээс хойш ингээ байцсан. Тэгээд 5 дахь дугаарын Low End Activist-ийг сонгосон нь энэ хүний бүтээл яг миний бусдад сонсуулах DJ хийх одоо тэр саундуудыг агуулсан байдаг. Би сүүлийн 2 жил яг энэ артист Low End Activist гэдэг артистыг бол маш их тоглож сонсож байгаа. Миний урын санд бол тэрний л ер нь full discography байдаг. Би өөрөө Sneaker Social Club гэдэг лейблтэй. Тэгээ тэр лейблээс гарч байгаа бас уран бүтээлчдийн бүх гаргасан ер нь бүх ихэнх нь надад амар таалагддаг. Түрүү жил би энэ K-Bar гэдэг нэг клубд нэлээд хэсэг хөгжим тавьсан. Тэр нь болохоор Korean bar жижигхэн хөөрхөн venue байдаг. Тэгээ тэнцээ энийг бас 3 жилийн өмнө тэр өөр хотын залуус авчирч байсан. Яг тэр venue-д би энэ артистийн бүх бүтээлүүдийг тэр клубд тоглож байхдаа хүмүүсийн реакц өгчээсэн, миний өөр авч ирсэн мэдрэмжүүд надад амар хүчтэй байсан. Тэгээд ерөнхийдөө би тийм мэдрэмжийг хүмүүст ер нь мэдрүүлэхийг хүсдэг амар тийм бит мэдрэгдэхээр нам хүнд тэгээ энийг сонсонгууд мэдрэгдэн. Тэгээд ийм таашгүй битүүдтэй гинтэн ийм сонин ийм цохилтуудтай бөмбөрийн цохилтуудтай тэгээ яг ингээ яригч хажууд ингээ тавиа сонсох юм бол зүгээр ингээ дэрэг ингээ бүтэн би ингээ чичирдэг тийм амар яг ерөнхийдөө л энэ саундыг л хайж энэ саундыг л түгээж ийм мэдрэмжийг л би түгээх гэж DJ болсон гэдгээ л ер нь ойлгосон гэж хэлж болно. Тэгээ цаашдаа ч гэсэн яг энэ нүгээрээ л явна гэж бодож байгаа. Монголд очиж л ерөнхийдөө энэ хөгжмөө тоглохыг чанга тоглохыг маш их хүсдэг. Яад ч юм бас шүү болоог юм шиг санагдаж байгаа. Миний хөгжмийг ойлгож сонсох. Гэхдээ би зөрөгтэй очиод сонсох юм бол тэрийг пик хийх залуучууд бас байгаа гэдгийг бас анзаарсан л та. Тэгээд 10 жил би болчлоо л доо энэ Польшод очоогүй ч гэсэн Монголд очоог 10 жил болж байна. Тэгээд одоо бас очиход энэ жил би яг одоо 2026 онд очиж бас хөгжим тавья гэж бодож байгаа. Тэгээд тэгтээ бас яг энэ саунда UK бас энэ Low End саунда чирж очиж тоглоно гэж бодож байгаа. Тэгээд би Монголоос явж байхад техно acid техно тавиад just тэгээд хинч ирдэг байсан. Нэглээд ерөөсөө хүн ойлгож ирэхгүй. Тэгээд авдаг шүүмжл бол ер нь хүнд байна, бүжгэлж чадахгүй байна, яг яахаа мэдэхгүй байна гэдэгсэн. Гэхдээ миний энэ сонгож байгаа энэ Low End бас жоохон сүнслэг гэж хэлж болно. Яа тэгэхээр нөгөө нэг жоохон хүний ухамсар бодлыг ингэж нөгөө жоохон юм бодуулдаг гэх юм уу. Тэгэхээр өөрийгөө question хийдэг. Би яг юу сонсоод байна? Би энийг сонсоод яг юу мэдрээд байна гэд тэ өөрөөсөө асуулт. Тухайн үед хүн тэгэж өөрөөсөө асуулт асуудаг байсан байхгүй. Гэхдээ одоо ингэж залуучууд нийгэм өөрчлөгдсөн болохоор би очиод энийг тах юм бол хүн тэгэж бодож чадхаар тийм одоо өөрчлөгдсөн байгаа хүний дотоод гэж бодож байгаа. Тэгэхээр бас арай өөр байж магадгүй гэж бодож байна. Плейлистийн хамгийн сүүлчийн дуугаар би Daily Girls-ийн Dig Hurt гэдэг дууг сонгосон байгаа. Cause you're doing it, but you don't know just yet. You do not know what I meant. Come out, face my words. Come where it hurts. Check your priorities fast. Sit up in here. Come on my face fast. This time I'll come fast. Come in face fast. Between her legs. Face fast. Between my legs. Face fast. Between you and I. At least she eat it like she mean it. I don't trust unless you eat it. Say it like you mean it. You talk the most shit. Cause you are better least. Convenient like I see him and I see him and I leave him. Nothing good unless you spat. Looking good from the back. Give me that net. Give me that net. Give me that net. Asking me fast. Wish a bitch what? Wish a bitch would. Wish a bitch would. Wish a bitch right. You ain't make me do shit. I don't fall or quit. I am not his match. I'm his man. I don't know shit. I'm not home. This is the day. Don't look like I'm alone. I'll make him work. I'll make him work. I'll make him work. I'll make him work. I do not follow your path. I show up when I can. No object for a man. No object for a man. I object when I can. There's a long ass list of all the men I had sex with, and there's a longer ass list of all the men I gave. Ass shit, who asked you?
shot. I was looking right past you, bitch, I can't have you. Don't speak on that fucking shout, you never come out. Till my dick, till my dick, till my dick, you do not how to fuck me. He don't need it as good as she does me. Suck me, suck me, suck me till I say stop sucking. Shut up, I am not in love. He think he in love. Bitch is a stop, bitch is a dumb. Bitch is a stop, bitch is a dumb. Bitch is a stop, bitch is a dumb. Let me show you how this dick works. I hit it till his dick. He act like his dick. But I shag him and shag him and shag him till his dick hurt. Till my dick hurt. Till my dick hurt. Right. There's a wrong ass list of all the men I have sex with, and there's a wronger ass list of all the men I get. Ass shit, who asked you shit? I was looking right past you, bitch, I can't have you. Don't speak on that fucking shout, you never come out. Till my dick hurt. Till my dick hurt. Ерөнхийдөө би нэг эмэгтэй хүмүүст бүх эмэгтэйчүүд зориулж байна. Яг энэ сүүлийн трака. Дотоод уурыг нь илэрхийлээд би өөрийнхөө дотоод уур ерөнхийдөө хүмүүст ингэж abuse хийгдсэн emotionally, financially, substance, ямар physically бүх төрлийн abuse мэдэрсэн тэрийгэ илэрхийлж чадахгүй байгаа. Бүх тэр үүсгэсэн abuse-ны хариу гэж сонсуулахыг хүссэн юм аа угаасаа. Хамтлаг нь өөрөө тийм New York City-гээс гаралтай хамтлаг. Нэг тийм nu metal soundтай, post punk soundтай. Playlist with Doug-тэй хамт байсан баярлалаа. Таван дуу сонгоход бол надад бас хэцүү байлаа. Миний яг өөрөө DJ хийдэг хөгжмийг сонсохыг хүсвэл миний SoundCloud-ыг дагаарай.